Сайн байцгаана үзэгчтэй. Хэрээр гэр хийг нэвтрүүлгийн энэ өдрийн дугаарыг бид нэг сонирхолтой тийм экстрим төрлийн аялал болгож хийх гэж байна. Сая одоо хотоос гарч ирээд энэ бороотой бүрхэг өдөр гачуурт зогсож байна. Яагаад энэ аялал хийх гэж байна гэхээр энэ нэг аялагч найз үүтэй энэ ганс өгөх гээд бид хоёр бас аяллуудыг хамтдаа хийж исэн ийм залуу байгаа. Нөгөө манай үзэгчдэд өөрийгөө танилцуулдаг. Аяллахаа талаар нэг хуучгаар өдрөөч. За намайг ганс гэдэг ган үлдээтэй юм байдлын аялах хоббитой хүн байна. Бид хоёр өнөөдөр асар тарихны наадалд байдаг ахуйн харихнаад очих гэж байна. Энэ ийш асар тариханд бол зам бол нэг машин очиод бол том зэрэг байдаг. Гэхдээ экстрем төрлийн аялал сонирхдаг хүмүүс бол очдог газар юм. Тэгээ энэ удаагийн аялал тийш бол нэг сонирхолтой байх болов уу гэж байна. Хитээ татаач. Ингээд татчих. Заадлаараа гэдэг. Зүгээр. За тэгэхээр маа ганс болохоор Facebook-ийн Pajero гэдэг группийн бас нэлээд толгой лидер те зохион байгуулагч нь байгаа юм. Группийнхэнтэйгээ бол нэлээд олон аялал хийсэн те. Их сонирхолтой аяллууд хийжсэн. Миний мэдхийн чи хагийн хар нуур дээр өвд хамгийн анх очсон. Зун бас хамгийн анх очсон машинтай те. Дан одоо яг энэ машинтай те. Тэг ингэж очижсэн хүн байгаа. Өшөө бас сонирхолтой аяллуудыг говьорч хийжсэн. Тэгээд хөвч хангаагаар хийжсэн тийм ээ. Энэ талаар бол хоёлаа тэгээ сайхан дээр дахиад 24 цаг байна шүү те. Ярьж байгаа. Тэгээд та бүхний бас нэг анх утрагийн даваагаар хийсэн аяллыг хараад би бас сүс гоожоо. Нүд нь ганцаараа тэргээр давж байсан. Гоё аялал. Бид нар ч бас тэгээд нөгөө бие биенийхээ ийм аяллыг бие биенээс хараад нөгөөдөлтөө ингээд шохоорхол төрөө тэрэндээ ингээд тэгээ шунлан яагаад ингээд бие биенээ өдөөгөл явж идэг тийм аяллагч л та. За ингээд аялалдаа гарцгаая тий. Сонгохгүй дараагийн газруудаар зогсоод гой хуучдаг хөөр энэ удаагийн аялал гоё авах байгаа. За. Ава. Can you feel it? Jack Wolfskin. Хэрээр гэрхий. Jack Wolfskin дистрибьютор BTF компани.
Сивтэж боломгүй сэнтэй юмгэн Ондоро тэнгэрийн сургаа тухаагнын хутлыг алгаа бинсэж Гүлмийн батуу арштаг юмгэн Үтсий хутган дэлгэрдэг юмгэн Хачиг уучим сэтгэл таймгэн Талтуурын амал таймгэн Молор эртний химэр таймгэн Мөрін толуға тур таймгэн Уйғын зам теведу таймгэн Урын комик шик таймгэн Уус хангай сурлаг юмгэн Ус мұрнын теңгэг юмгэн Асрал тайрхын явах замд таарлаж болох одоо хамгийн сүүлчийн айд энд таарлаж байна. Энд бол нөгөө ой хамгаалж тусдаг ийм туслан газар байж байна. Бид нэр одоо ерөнхийдөө асрал тайрхын явдаг замаар явж байна. Өвөл бид нар асар тайрхандаа явхад мөсөөрөө өвчдөг учраас их амархан очиждаг. Зам бол одоо дулааны үйлрэлд шавар намаг ихтэй гол дагаж явах боломжгүй учраас одоо голын хажууд талын налуу өксөөр одоо намаг балчиг ихтэй газруудаар одоо явхаас өөр аргагүй болдог. Тийм учраас зуны үйлрэлд бол одоо асар тайрхандаа аялал хийнэ гэдэг бол нэлээд экстрем бас сонирхолтой аяллуудын нэг байж чадна. А тэр болгон бас хүмүүс зориод яваад чаддгүй ийм газар байж байна. Цаагаараа ороод тэдээд хийх байхгүй. Хоёул болоод багаад болоод тусаад туулаад яваад. Дагуу чулуунуудаас хараад. Дашоо баха буугаа. Энэ бол ийшээ гарсан мөр адгаа. Оо нүнцэн зам ингэж явах хэрэгтэй шүү дээ. Ачноо засчиг ингээ юу зүрөөд бах тий. Харин унаад өв. Тэрийг бол чинь нөгөө самарчд цовцсон байхгүй юу? Яг үнэн зам байна. Ингэж явж байгаад яг ингэж ороос ингээ юутай дахиад нийлдүүд болно. За чи ажиллах юм бол. Ингээ өвчтөө. Аль руу наагуул ингэж яваад. Энэ доктор ингэж тэгвэл. Энийг харахад амар чулууч байгаа. За ингээ.
септаж боломгүй сэнтэй юм гэнэ өндөр тэнгэрийн сургаа тухайн хутлын ялгаа бэлсэж гүлмийн матуу аршдаг юм гэнэ үцээ хутган дэлгэрдэг юм гэнэ ачи хуучим сэтгэл тайнгин талтууран амалтайм гэнэ молор эрдний хэмэр тайм. Ганцхан миний хувьд энэ газар айгүй онцлог байхгүй. Онцлог тийм айгүй чухал тийм дурсамжтай газар. Би 2013 оны 12 сарын 20-ны өдөр 19-ний орой хотоос ганцаараа гараад ганц машинтай ганцаараа гарч давхаад энэ дүнгээр ингэж мөсөн дээгүүр ингэж явсаар хагаад асрал тайрхны зүүн цааталд зүүн хойдолд очиод уулын оргил дамжиж алхасаар хагаад зураг авсан асрал тайрхны зургийг авчаад ороодоо наашаа гарч давхаад тийм 18-ны орой хотоос гараад 19-ний энэ зураг авч 19-ний орой энэ голыг уруудаж давхиж хагаад мөс цөмрөөд урд чулааг хуг одоо урд тэнглэгээ хуг аваад яг энд тэгээ би хөдөлгч ямар ч арга байхгүй шүн болцсон. Тэгээ би арай гэж хүчилж энэ дээр гаргаж ирээд энэ битүү мөс юм чи. Ийм ховд мовлт юм биш. Тэгээ энэ дээр эренгүүтээ унтчаад өглөө нар мандангууд камера өрөөд нэг гартаа GPS нөгөө гартаа нэг тонгорохтой. Тэгэл алхсан. Чи сая дамд тэр нэг хамгийн сүүлийн айлыг санаж байна уулын энэ ингэр дээр байсан нэг айл те. Тэр чинь миний оцсон газар байхгүй. Яг эндээс алхасаар хагаад явах. Өглөө нар мандсны дараахан алхаад ороо яг нарж ярахад тэнд орсон. Эндээс нэг ойролцоогоор 28 км газар. Битүү чон юм. Чиний тэр аяллыг одоо тэр аялагчд ер нь мэдж байгаа шүү дээ. Тийм мэдж байгаа. Би бол сая энэ ч дурсамжтай газар гэж яриад эхлэх чинь яг тэргээ ярих шин да гэж юм гадарлаад явсан. Тэр үлстэй энэний үед бол яг тийм бүр санаас өртөө гарч ирдэг баг. А тэгээд тэнд очиод нөгөө айлаас уцаар их гэсэн уцаа байхгүй. Сүлжээ хаана ярих гэсэн. Ийм том уулын ороо тэр л очино гэж. Тэгээ нөгөө рүү нь гараад тэр айлын хүнийг дагаацтай мачид л алхасаар гаад ороо дээр нь гараад маа Эрдэнэ улам гэж залуу байдаа. Зурагч. Тэр л уцтаад заахан энэ ч ингээд төрчлээ. Надад тусалцаа хэрэгтэй. Юу аах хэвээр ажил дээр солиод тавьсан хоёр амарчин багс. Яг нь нэг амарчин мөрөгдсөн. Тэр хэрэгтэй байна. Тэгээд аваад тэр яг би тэр айлд оронгууд тэнд гагнуурчин залуу хатаар над таарахгүй. Тэгээд тэр гагнуурчин залууг мөнгөний өгöd. За чи явж аппарат олж шин. Миний машин чи ингээд гагнж өгöd байгаараа гэдэг. Мөнгөний стоо баярлалаа гэтэл төлөөл. Тэгээ нөгөөд чинь гагнуурын аппаратанд яваад би тэр айлд дээшээ гарч уцаар ярьчаад нөгөөдүүлээ дутчаад нөгөө айлд сууж байгаа чи. Тэгсэн нөгөө залуу аппаратанд яваад нэг 2 цаг гарна. Одоо тэр айлаас доошо гачуурч явж байгаа байхгүй. Тэндээс очиод аппарата нөгөө гагнуурын аппаратыг бүх юмудаа багтаа аваад эрэхт нь би нөгөө айлд суужгаад суугаад яг энэ дээрээ л машины чи өргөж дангараад задлаа л байсан. Эндээс гэрэл гэж дахиад орсон. Змаа уугаа гэдэг нэг найз тэр нөгөө Эрдэнэ болгоныг автсан. Тэр хоёр нэг амарч юм орчтой харахгүй шин. Тэгэд бол бас баярлж байсан би уугаадаа Эрдэнэ болгоны тэр засвар ийдсэн залуучууд малуучууд бүгдээрэнд нь айгүйх баярлж байсан аахгүй. Бас хүн ингээл эн чин тэ хэрийн хүн зориг гаргаад ирэхээргүй. Би өөр бас ганц нэг найзууд руугаа ярьж байсан л та. Тэгэхэд өө амжихгүй ажилтаа төрөлтэй гэж байжсэн тэ. Тэгэхэд маа Эрдэнэ болгон ёлко тэмдэглэж өгөх таахгүй. Уулчдын ёлк лүү юуны ёлк. Тэрийгэ тэмдэглэж бирүүк өмдтэй, батиктай, костюм бичигтэй, дээгүүрний куртгэ өмссөн. Миний хоёр амаржиныг барьцсан. Эрдэнэ хин уугагийн машинаас боож ирж байгаа юм чи. Би ч айгүй баярлсан. Тэр энэ ажил бол миний хувьд бол ер нь айгүй дурсамжтай их гоё ажил байсан. Хүний чанар танигдна, өөрийнхөө шантсыг сорно гэдэг бол айгүй гоё юм. За тэр ч яг ингээд нэг юм дурсамжтай газар. Одоо энэ амаар өгсөл. Одоо энэ амаараа өгсөн. Хайрхан маань энд байна. Бид нар энэ амаар өгсөн. Энэ орж ирж байгаа энэ сайр бол зундаа бол урсгалтай. Одоо хавар жоохон урсгал багтаа багш байна. Энийг бол их хаан гол гэж байгаа. Тэгээ ингээд өгсөн энэ голоо өгсөөр бол их хаан даваа гэж цаашаа уугуудаа хагаар нуурын наатлаа хонгорын голын их рүү орчихно. Хонгорын гол өгөө тэр явцгаа. Тийм. Тэгээ хонгорын голтон цаашаа явж байгаа хагийн голтойгоо нийлээд тэгээ явж штэ. Бараг цаашаа явчих юм шүү. Энийг бол давах боломжтой шүү. Тийм. За тэрийг судлаа. За энэ бол шүү дээ. За одоо яг энэ урсж байгаа бол заан гол. Дөрөв заан гол маань доошоо тэрэлжийн голтой нийлээд доошо тэрэлж болоо явчихдаг. Бид нар энд эрсдэл болохоор түрүүний одоо нэвтрүүлэг эхлэхэд гачууртын тэн зогсож исэн бол гачууртаасаа гаш тохиод шар хоолой гэдгийг өгсөд шар хоолойгоор өгсөд дээш нь тултал нь яваад даваатын даваа тий. Даваатын даваагаа даван тэр одоо даван дээгүүр давангуудаа тонгоогоод тэрэлжийн голоо дэвт гарангууд доошо өгсөж тэрэлжийн голынх одоо ертөнцийн дээгүүр зүүн дээгүүр нь тий самж ингэж явсаар хагаад гарч ирэнгүүтээ энэ тэрэлжийн гол заан гол хоёрын бэлчрийн дээгнүүр наашаад заан голоо гарангуудаа буцаад
буцаад одоо энэ заан голынхаа хөндийгээр ингэж явсаар байгаа тэнд ирж байгаа. Тэр дөрөвний тэр дор байсан айлаас энэ хүртэл 30 км гэхлээр заан туулын одоо тэрэлжийн бэлчрээс бол нэг 27-8 км орчим яваад яг энд ирж байгаа. Эндээс бол хоёулаа хоногдох газар хүртэл ойролцоогоор нэг аргал 10. Энэ бол самарчтууд их явсан байх ёстой. Ер нь явсан байх гэж би найдаж байгаа. Энэ хинтийн дурууг бол самарчтууд ер нь төлөмж байгаа дөө. Ер нь нэг жицэг штэ. Том 31-үттэй деботогтол тэгэл ямар л бол ямар их рүү гараал тавьчихдаг штэ тэр. Замдаа таарлсан моднуудыг хэргаал. Зогсож байгаа газар бас нөгөө дээр түүхийн улбаагаа зөвхөн болж байгаа учиртай байж магадгүй бас газар байгаа. Нөгөө зааны дугангээ тэмдэглэгдсэн байдаг газар чи одоо тойр нь одоо яг энэ доор байгаа. Тийм үү? Тий. Хоёр жижигхэн дугны тойр байгаа. Тийм үү? Тий. Тэгэхээр энэ гол энэ хайрхан энэ газрыг бол учиртаар сонгосон байгаа шүү дээ, тийм ээ. Тэр одоо хин хэдэн онд байгуул? Тэр одоо мэдээ дээр одоо тэгэл 16 дугаар зуун мөн ч юм уу те 17 дугаар зууны шарын шишин мандчих үед л байгуулаад байдаг үү. Энэ хаас энд бол нөгөө бясалгал яг нөгөө бүтээл төрүүл хийх тийм төрөлтөөр л энд юм байсан байгаа шүү дээ те. Одоо энэ шиг сардгийн эдмэд бол агтгуурууд Занбаатарын одоо яасан бүтээсэн хийд байгаа. Тэгээ нааш энэ хавийн бүх одоо нөгөө халуун аршаан, хүүтэй аршаан бүх юмыг бол Занбаатаргоо судлаад ач холбогдлын бүгдийг тодорхойлоод өгсөн байдаг шүү дээ. Тэгэхээр манай үнтэй холбоотой байж магадгүй юм байна тий. Холбоотой магадгүй. Тэр бол үгүйсгээ аргагүй. За нэг ийм сайхан дурсамжтай явж байна да. Гоё л байна. Зогсож байна бид нар. Харин цансныг бодоход хуурай. Хуурай, хамаагүй хуурай. Хамаагүй хуурай. Би ч одоо өстө шавар усан 170 хэвээр. Баларна гэж одоо сэтгэл зүйн асартуу бэлтгэлтэй ирсэн чинь. Тэгээд нэг юм намар байдгүй шавар сая бол байна. Тийм байна тий. Намар болохоор ус одоо шавартай байдаг газар бол хуурай. Тэгэхээр би ингэ таамаглаад байна. Өвөл нөгөө дошин гүгээд их хөлдсөн мүс их овоордог газар нь сая шавартай байвал гэж бодлоо. Магадгүй нөгөө юу яагаад мөс чинь гол чинь нөгөө тошч хөөгөл гүүгээд идэв шүү дээ. Тэгээд шавартай болсон. Бид нар бол одоо сая ингээд явхад бол өвөл бол сая голын мөсөн дүүрэн дээр явдаг газрыг бол сая ил гарцсан сайран дүүрэн дахил те. Бас сонин гоё санагдаж байгаа те. Эн чинь ийм сайртай байд юм байна. Эн чинь тийм байд юм байна гэдэг. Нөгөө төмөрхүй гэжсэн газрууд энэ төр бас те. Дараа явхад бол бас энэ хувьд бол санаад ухааргүй юм байна гэдэргээд бас баримжаа аваад явж байгаа те. Сайхан л. За хөдлөе да цааш. За хөдлөе. Can you feel it? Jack Wolfskin. Хэрэг ирэх. Албансны дистрибьютор BTF компани. Make a day a little better.
зурдаг гэсэн. Ингээд Facebook ингээд энэ болохоор Наач юм бол ахлах. Ингэж хажиж явна. Гарууд ингэж гараад хамруулдаг. Энэ тоосон. Дагаасгүй ингэж явж байгаад хамгаалах гадраа хэлээ. Хоёулангийнх нь маргаашийн итгэл. Би үл ийм хоёр байх. Яакос гэмийн хоёр байх. Миний жочид бол манай маань. Миний жочин бас оройнхоо хоолыг бэлдэнэ. Хоёул тэр хооронд жоохон ханг өгнэ. За тэгэхээр maaхан бол барих нь насаар амархан. Чи аялагч юм өөрөө мэдж байгаа тий. Чи гэхдээ энэ хоёр алийг сонгомоор аль өнгө чам таалагдчих. Чи сонго хэлүнг гэж юм таалагдчих. Уутын үзүүлэнгүүд айлын сонгох нь. Харин тий. Арай өнгө муудаг нь өнгөлөг уутанд нэгэ холигч болохоор л юм шүү дээ. Дотор нь бол чи бол энэ брендийн чанарт бол бүү эргэлцээ. Бүү эргэлзээ. Тий, бүү эргэлцээ. Тэн дээр бол санаа зовлтох. Зүгээр л энэ бол яг өндөө үлээ шах. Өөрөө чинь бариулсан энд нь барихад амархан. Барихад маш амархан. За тэгэхээр ингэнэ хоёлоо. Би энд барья те. Би энд барья. Энд би махна барина. Хоёлоо хоолоо энд хийн. Хоолоо энд. Чи тэнд махна авчих. За. Тийм болж гинөө. Болж гин. За би чамд туслана. Хайд катааж. Чи доош на чийш нэргээс айдаг. Гадснууд энд байна тий. Гадснууд. Энэ болохоор юм байнга хилээд гаргалаа. За. Тэгэл ингээл сайхан чухтаа явчихна. Тэгвэл энэ ууланд нөгөө дайралтын майхан гэж байдгийг. Тэрэнд их тохиромжтой харагдаж шүү. Дайралтын. Тий. Тэгэхээр яа. Өндөр ууланд дайралтын майхан гэхэр хөнгөн байх юм гэсэн. Хөнгөн жижигхэн. Тэгэхээр барихад нэг юм боловсронгуй авсаархан. Дайралтын майхан гэхэлэр одоо дайрахын урд барина гэсэн үг үү? Үгүй дайралтынхаа үүрж авч явна гэсэн үг байхгүй. Уулаж явахдаа. За энэ ингэн наадхаа цааш нь татта. Тэгээд нөгөө уулын бүс чинь байраас салхитаач байна. Тэ? Нөгөө майхан барихад хүндрэлтэй нөхцөл байдалд байна шүү дээ. Тий. Тэгэхээр бас барихад амархан. Амархан байгаа сте. Амарх юм байна. Батбах хөдөлгөөд байхдаа мундаг. Уулын чинь нөгөө хүчтэй салхи шуурхтаа үйд ч гэсэн майхан байх шаардлагатай болдог шүү дээ. Тийм үед хөдөлгөө сайн дааж өгч. Чи ч одоо бас хөөрхөн ид ууланд гарчаа үз. Юу шалах вэ тэгэл. Анхны мэдхүйтэй л болоод явж байгаа шүү дээ. Наа энд. Энд ч юм шиг байна. Энд ч юм шиг. Ингээд гацнуудыг татаад ингээд энд. За. Хова. За энэ үл ингээд замаа бинийх чинь. Хоёул дуусах уу? Яг зүгээр. Хоёул одоо хоолныхаа ширээг үл. Тэгвэл бас би бол мэдрээд байгаа байхгүй. Гасгүйд манай найз бол сайн явж байгаа гэн. Ер нь тийм нэг юм дурсамжтай гоё аялал хаана хитэ байна. Нэх гоё аялал байдаг шүү дээ. Хүний санаанаас гардаг. Одоо нэг Facebook дээр одоо тим юмнууд нэг жилийн боллоо гэл нэг мемори сануулдаг шүү дээ. Тэрэн дээр одоо хамгийн их догдолж исэн юм болохоор хагаар нуурлуу байсан аялал. Нөгөө хамгийн анх зам гаргаал найзуудаараа нийлээл. Тэгээ тэрний дараа 100 очсон. Энэ аяллууд дээр л илүү догдолдог доо. Хагаар нуурлуу. Яагаад гэвэл чи хамгийн анх машинтай уцаа ажиллаж. Тийм ээ? Олон хүмүүс бас нэг зүтгээд бас нэг замын олоогүй ч юм уу, бас балтаагийн туулж чадаагүй ч юм уу. Олон байдлаар бусч ийсэн. Тэгээ бид нэр зорьсондоо хүрэхин тулд засаж хийсэн бас зориг төвчээр гаргаж
явсан. Тэгээ тэрийг харахаар л илүү догдломоор өгдөг та. Тий. Аргачгүй л дээ. Би гэхэд хагийн харны урлуу машинтай очих гэж оролдоод 3 км тулаад тэгээд агаа хараад алхаж очижсэн юм шүү дээ. Хожим бол би машинтай очисон. Нөгөө бид нэг өвөл нэг холуулаа чиний явсны дараа нэг яваагүй те. Хэдэн клуб машины автоклубуд нийлээ те. Тэгэхэд хамгийн анх машинтай очижлоо шүү дээ. Өвөл. Би зун болоо машинтай очиж үзээгүй. Тэр ажлыг чинь би зохион байгуулжсэн шүү дээ. Тий. Бид нэр Варанглер клубийнх нь нийлээ. Тий. Хожуу гаш тавиал араас нь гүйцэж очиж те. Тэр нэлээ бас том аялал бас те. Тий том аялалсан. Бүр багсгаад машинуудаа танаа тэрч үдэ те. Танаа тэр ч одоо Pajero клуб, Land клуб, Landийнхан тэгэл маа Wrangler клуб байсан шүү. Nissan-ийнхан байлоо. Nissan-аас яг клуб гэж хүмүүс байгааг бах. Одоо нөгөө Tacoma клубын бас өдөрддөг хүн ариун болд. Тэр явж исэн юм байл Tacoma-тойгоо. Тий ариун болд явжсэн байх тий. Тэгээ 70-ын бол тэр чигээрээ шүү дээ. 70-ын бол нэлээ олоолоос тий. Тэгээ бас баахан загасчд байсан тий. Загасчд бол битүү. Нөгөө дайгдуулах бүх машинд л суудсан юм шүү. Тий. Шин жингөө тэргүүр чин гэрэлтүүлээ. Хамгийн хүн багтай аялдаг групп ч одоо манай Wrangler клуб шүү дээ. Тий. Ганцаараа. Тий. Эсрэл 2-2-ороо явдаг. Сонин клуб байдаг тий. Нэг хүн дайгаал шамбаралдаад авахгүй. 5 машин гарахад өсрээд 10 хүн байвал байна. Их юм дээдлэн. Лараг 5 машин 5 хүн байвал тэгээд лараг болчих гээд байдаг. Тийм сонио аялагчид манай клубд байна. Бусад клубийнхыг харахад бол нэлээд олоолаа явах сонирхолтой байдаг шүү. Тий. Энэ таснаас таа. Яа. хамгийн өндөр гацсан оргил хаана. Нэг уудаад их нөгөө лаг уучтыг хажууд бол би яваг байгаа шүү дээ. Тэгээ хамгийн өндөр нь саяны мөнгө сордог байлаа шүү дээ. Тэгээ чи бол ууд гэж ярих аюул тустай юм тий. Тий, ер нь нөгөө ойр хорхон байн галах гэдэг. Одоо хайкинг гэх юм уу? Хайкинг. Тий. Тэрэндээ их яваад байгаа учраас ууланд их дуртай болчихсон байхгүй. Богдууд руу тэр. Богдууд руу хагасан бүтэн танд ер нь ойр хорхон гачаад байгаа. Одоо баруун ширээ. Тийм дугуулгаа маа ингээл. Унаад удаагүйгээл аваад авах. Янз бүр гэж байна. Гоё харагдаж байна. Гоё. За, суу. Минийх. За. За, тэндээс бодоод ургаж халуучихгүй. Тэгээ. Тэрэндээ тий. Дүүнэр над нэг юм сайхан ком өгсөн. За. Тэрнийгээ сайхан хэрэглээ шүү дээ. Юу гэдэг комбайн? Энэ апууд нэг ажилтдаг дүүнэр манад нэг юм боргоо гэсэн гоё юм цүнх өгсөн. Оо за. Бүх юм бай. Энэ хоёр тавтаг. Би нөө онгоолгоч аа. Тий, бүх юм байна. Юу вэ? За. Юу гэсэн энийг нь ашиглан да. За суу. За. Аа, янз бүр гэж шүү. Одоо нөгөө хийлгүй бодохгүй янзтай гоё гэдэг юмнууд гараад байгаа. Угаасаа тэгэхээр зөөр гаргалаа. Энэ бол үнэхээр гоё та. Таны эхнэр юу вэ? Угтаа бол эхнэр өвдөр бол нэг мэрэгчлээ, аялжуулалтын мэрэгчлээ болно. Тий. Би одоо тэгээд аяллуудаар бол ажиллаагүй. Аялжуулалтыг бол аялагч болохын тулд мэрэгжлийн эзэмшчээ гэж битэр энэ хоёлоо дүгндэг байхгүй. Манай эхнэр бас уул уурхайн компанид ажиллаж байгаа. Менежер хийж байгаа. Би одоо барилгын салбарт бас нэг бизнес эрхлээд явж байна. Тий. Ийм л байна. Хүүхдүүд одоо том болоогүй. Сургууль, цэцэрлэг. 3 хүүхэдтэй. Тий. Тэгэл дууны төвчүүд аваад аялж байна. Зун наадмаар л ажиллаж байна. 7 сарын 8-нд гарна. 7 сарын 18-нд ирнэ. Энэ 10 хоногт юу амжуулж болох уу гэж бодож байгаад машруу тагарах. Би нэг юм асууж юм. Гэр бүлийн аяллууд яг ямар юм байх вэ? Гэр бүл яг манай орчинд бол яг хөтэ нэг тийм амар экстрем биш. Гэхдээ бас гоё юм үзүүлээд гол нь миний хүүхдүүд хожим би энэ газар очиод үзчихсэн шүү дээ гэж бахархаасаа гэж боддог. Тэгж бодд юм уу? За дэрж яах вэ? Сайхан
Үнэхээр сайхан амттай хоол байна. Би одоо юм ярилгүйгээр хоол идмээр байна. Хоол идсний дараа бараг л унтмаар. За. Тий. Татаа сайхан хооллоо. За. Замчсан башгүй ярьлаа. Үнэхээр гоё хоол. Чи өөртөө юм жоох уу чи над яагаад юм болов? Чамайг харсан чинь амар идмээр сан. Идмээр байгаа юм шиг харагдсан. Тэрэ таарагдсан. Үнэр дэл түрүүс хийж чадлаа бөө баа гэдсэн. Үнэхээр тэти яд хүлээсэн шүү. Тэгээд нөгөө хоол хийж байгаа хүн чинь өөрөө бас нэг сонирхол жоохон буурдаг шүү дээ. тэгдэг юм уу? Тэгдгийг. Тийм үү? Тий. Тэгэл манай ихнэр багт идэв. За. За сайхан болоо. Өдөр Улаанбаатараас гараад нэг 80 км яваад Асрал тарихны өмнө зүгт байдаг Авхан хайрхан гэдэг хайлууд ирээс хоноголж байна. Авхан хайрхныхаа ертөнцийн зүгээр зүүн урд талд нь одоо байрлал хоногч байна. Can you feel it? Jack Wolfskin. Хэрэг гэрхий. Албан ёсны дистрибьютор BTF компани. Make a day a little better. Say Хонсоо болоо халгаа идчих штэ. За урчин сайхан мөн. Оо сайхан. Бүрөө жоохон жиндүү. Үгүй ээ. Гайгүй. Дөнгөж хөвцнийхаа дараа жоохон жинтгэхэр дээгүүр дээл нөмрөөд За. тэгээд чамаас ирэтэл нам унтлаа шүү дээ. Би ч бас сэрчгэн болов гэж нэг хэсэг хүлээж хөвтлээ. Тэсэн чи бас л тэнд хархираа хүмүүний төрлөөр бол бас яваад ах юм тест. Тэгээд төвчээрээ ут тасраад бослоо шүү. Айл жоохот айл юмыг тэрхүү. Одоо ингээл урчин гадаа тавиад хөлтцэн өгөрцгийг зүсээл ингээл баяж штэ. Толгой дээгүүрээ нөмөрч байсан чинь өглөө болоогүй юм шиг л унтаад байна шүү дээ. Тэгин юм тийм үү? Чи тэгж толгой дээгүүрээ нөмөрч унтдаг юм. Тий. Тэгвэл нэг хүүтийн юм сэвэлзээд байвал унтчих чадахгүй. Би бол харин гайгүй шүү. Толгоогоо ер нь лагаар авах дуртай. Гэхдээ айгүй сонин агаарт гарч ирэхлээр хэвтэл нам тэгэл өглөөсөр. Тий. Голд нь тэгж хоёрын хоорондыг сэрүүгэнд сэрж мөрөөд 9 ч долоо авахгүй. Тий. Тий. Тэр нь сайхан шүү. Яалчгүй нэг даарч марах юм бол нэг сэрж нэг хуцлагаа янзлуул янзлж явах шүү. Тэгэл унтанда сайхан шүү. Таарна шүү. Тэнд өс нэг 5 гигээс давхарлаа тавьчихлаа. Аваад хоол. Тас нөт сэлбэт хүмүүс яалаа. Сайхан зөвлөж. Сатбитиг урч нь хөлдөө тонж тэ. Тэгэж энэ голын ус хөлдүүгээрээ шүү дээ. Энэ голын жижиг. Тийм ээ. Тэ хөлдүү. Хөлдөө лээ. Урчин ингээ майхан захны гадна тал бол зүгээр сайхан цам зохиол гомж. Хэрэг ус хийгээгүй гэж тэгэл хэрэндээ сайхан болоод явчих юм дөө. Яг тэмцэгнээ цүүд болоод авахгүй ч гэсэн тэгэл бас учиргүй нэг таваараад авахгүй тэгэл. Тий. Болд юм да. Бод өтгөр цэвэрхэн байж идэлгээл. Олон өдрийн ажил хийх юм бол анханасаа жоохон цэвэрхэн байхгүй сүлдээ дуурч. Тий? Тий. Одоо өдрийн ажил бол анханасаа сайн юмудаа эмхтэй явахгүй бол сүүл рүүгээ дуурч. Сүүл рүүгээ нөгөө манара гэдэг шиг л юм болсон. Шамаг юм нь холдтол. Тий. Нэг талаасаа тэгтээсгүй олон өдрийн ажил бол сүүлдээ бүх юм ингээд гарт орно. Хин юу их хэвээр юм те. Хаана юу байгаа бүгд мэддэг болол. Тэгэхгүй анх яг гарсны дараа бол нөгөө дэлгүүр очоод тавсан юмнуудаа бүгдийг аваачаад нэг савнд баглаа хийчихнэ. Тэгэл хэвээр нэг хэсэг үдэж та дав цаанагаа үлээ гал. Пэр цаанагаа үлээ хөөш мах яалаа хутгаа авсан юм уу тэр гал. Тэгээд эхнээс ганц нэг юм мартчихаар намаа дараад. Тэгээд намдаа аваад. Тэгээс нэг жигдэрчгэрч бодно. Наадхаа өгч би.
Энийг минь. Энийг нэмээд хийчих. Хараа сайхан сүйтэй цаа уучхна. Тийм ээ. Одоо ер нь цай болцсон баха. Чи юуг нь будааг нь ламсчих. Тэгээ. Тэгээ будаал болцсон бол болчихж байгаа шүү дээ. Юу ойролцоогоор нэг 15 минут бол ингээд буцалчлаа. Айнагс 2 хоног таам болсон юм тий. Энэ шүү дээ. Энэ холбоо. Давсын хийж таглаа. Тэгээ давсаа энэ. Майнгүй болтно. Давс хагна явлаа. Би. За чи давсаа. Би бол ер нь хоол моолнод хийхдээ тааруу. Тэгээд сүүлийн үеийн нэвтрүүлэг яваад аял маял яваад хоол хийж байгаа хүмүүсийн ажид хар цогцоор байгаа бас жоохон дөрдөө болоод байгаа шүү дээ. Чи үл надаар давс хийлгэчихвэл гэмгүү. За. Тэгээд тоглосон юм аа тийм эрсдэлтэй юм ягээд яа. Давсыг нэгтүүлчихвэл баларсан. Магадгүй л амар нураа шүү дээ. Энэ хөдөлмөр тэгэл нураа. Нураа шүү дээ. Чи дөнгөлөөс хойш өө юу боллоо шүү дээ. Утгах. Багчул яг нэмээд тааруулчихна. Ихчүүл тэгээ заварч байгаа шүү дээ. Тэгээд болчих шүү дээ. Манай нэвтрүүлэг чинь бас янз янзын гоё хоол хийдэг хүмүүс бас орж илаа. Энэ бол бас нэг онцлог хоол боллоо шүү дээ. Болцсон уу? За. Чивэл ураг тааруулаад байгаа юм шүү. Барьж ирээл бадж аваад барьж ирээл тэгэл сапгал хийхэд бол яг л хийж байгаа. За, цайгаа ишээ. Хүний бас давсны хэрэглээ өөр юм шиг байна. Би ч нэ давс жоохон. За яг наач чинь тэгсэгээ байж. Гэтэл энэ хоол айд төвчээрээ утас тасарна гэдэг л болох. За. Аба нэг сайхан хооллоод авчвал өглөөний хоолыг бол сайн идчих хэрэгтэй гэж байна шүү дээ. Тэгээд нэг сайхан ирч хүчтэй болж явчихагаад дараагийн юм да. Яг л өчтөр ам төвөрөө. Урд нь гадаа онцоо. Гадаа хүүдэн. Ямар нэгэн чанар алдагдахгүй. Тэ? ялгаа гинсэж
min mattuarstag yongen utsi hutgan delgerteg yongen Atşigo çimsitlik tayingen tatturun amal tayingen Mozor ertni kimir tayingen Varın tolga tur tayingen Uygun tam tevedo tayingen Urun komik şik tayingen Oğuz hangay surlagi yongen Us nurunun çengegi yongen Гэнүүд шүү дээ. Тий. Энэ одоо эдрээс шүү дээ. Сонирхсан авч болно. Хотоод оронд нь ажиллах шүү. Оронд нь бас юм хийх хэрэгтэй тий. Хатгалж үлдээ. Нэр тавихгүй мó? Нэрээ тавихгүй мó? Хин. Даавал тэгэж. Гэхдээ би жижиг хэмжээл. Наач хамгийн их нэр. Миний жокечний нэр. Тэгээ энэ дээр энэ хослууд дээр бичиж үлдээ. Тэгээ олон нэрээ өчөөл үлдээ. Чивэл одоо хамт байрлуулсан ч гэсэн заавал чи өөрөө дахиж ирж бичихсэн гэсэн та. Тийм байна тий. За энэ шиг бэлдэж байна. Тэгээд нэг хурд гарсан тэгээд тэгээ янз янзын хайрцаг хийж болно л та. Том жижиг situation шүү дээ. Тэгээ хамгийн гол нь чийг орохгүй байх хэрэгтэй. Эндүүд даа энэ хоёр юм олж байна. Гацгаа тийч хоёр цаа. Дахиад чуба. Чуба. Яагаад байрлуулж байгаа юм да? Одоо хамгийн гол нь энэ нөгөө тэгээд GPS дээр. Надад их тохирох хобби байна. Одоо нэг дөөрөөгд хийж үзнэ. одоо энэ чи ингэчээд хүн олохдоо төөрч магадгүй байхгүй. Танаас ч гарч иж магадгүй. Тэндээс төөрөд гараад. Энэ хүн энэ замаар явсан байх шүү. Энэ замаар явах хэрэгтэй байж гэх юм те. Тэгвэл машинаар ирэх юм энэ паркинг гэдэг энэ бол машин нийцсэн тэгээ алах хэрэгтэй шүү дээ. Тэр нөхөстэй юу? Тэрийг заагаад өгчвөл бусад хүмүүст амар. Тэгвэл магадгүй одоо зөвхөн энэ цэгийг тавьчаад өөр point өгөхгүй тэр уулын араас гарч ирж болох магадгүй. Тийм шүү дээ. Энэ бол ер нь багцаад оргил дээр нь байна гэж одоо хараад ирсэн чи оргилоосоо ахаа километр доош буух байвал бас хүнд бас хэцүү шүү дээ. Хэцүү тий. Цаг дараа тооцоохоос өсвөл те. Үүчээс яг энэ бас аюул санаа. Айн паркинг гэдэг нь наашаа. Тий наашаа ингэж яваад ер нь гэн олох. Тэгээд ахаад хинт гэж байдаг байхгүй. Одоо яг олох тийм тэр хүнийг олоход туслах жижигхэн тийм хинт байдаг. Тэр нь ахаад саглагар модны тор үзэж тий. Тагчгаар саглагар мод. Тий одоо юу гэх юм бэ? Тагийн мод тагчгаар тий. Юу тэр юу гэж юм хайрцаг тавиад тий. Ерөнхийдөө нэг тийм хинт юм байна. Саглагар модны тор. Одоо энэ саглагар мод шүү дээ. Тий. Тагийн мод тагчгаар. За тэгээ өөрөө. Бодог шиг тий. Тагийн мод тагчгаар гэдэг нь
Өнөөдөр их сайхан аялал боллоо. Тийм ээ. Ямар ч цагаас хоёлаа. Зүтгэсээр авхаа архны ороо дээр гарлаа. Тийм ээ. Сараа өгсөж явлаа. Дээшээ нилээ хасгар өгслөө. Дээшээ бас өгслөө. Өгсөж гарсан чи яасан байлаа. Дахиад нэг Хамгийн гол нь битээр өөртөө замаа зохиогоол явлаа шүү дээ, тийм ээ. Тий. Тэгээ энэгээр гараад явчих. Буугтай энэгээр нь буугаад ирээддэг тий. Тий. Тэгээ ямар ч байсан дээр гарлаа. Орой дээр гараад яг төсөөлж ирснээр асар тайхан бол үнэхээр гайхалтай харагддаг юм байна тийм ээ. Тэрийг Үнэхээр үлдэх хамгийн гайхамшигтай байлаа. Тэгээд орчны одоо асар тайхнаас зүүн тийш одоо гилуул тий. хийдийн сардаг, хэрхлүүрийн сардаг, Алтан үлгий гээл. алтуулгий гэх ингээд. Шага ингээл тэрэлжи сардаг. Тэрэлжийн Тийш Улаанбаатар чиглэлгээл. Ер нь айгүй харагдах цайтай. Далайн төвчөөс 2665 м-ийн өндөрт гарлаа. Буцах замдаа битээр уламжлалыг сор нөгөө жокейчин тоглоомынхаа одоо энэ удаа бол бид нэр орцогчоор олуулсангүй. Битээр хамтдаа явж одоо тэнд жокейчээ байрлууллаа. Ямар ч лээсэн их сонин кейч болсон шүү саяных. Энэ өндөр уулын оргил дээр ингэж барилуулад хэрийн хүн зорж ирж олоход бас л шант сорсон юм болно. Гэхдээ яг олохыг зорж байгаа юм бол урт талаас нь авираараа гэж зөвлөхөр л байгаа юм. Тэр жокейчийг одоо олгож байгаа хүмүүс ч одоо зөвлөхөд тагийн мод тагдгар тэр дундаа саглагар нь ховор шүү. За ингээд бол тий. Нэг тиймэрхүү зөвлөгөө байх юм. Тиймэрхүү зөвлөгөөд хүлчээ. Тий. За тэгээд ер нь энэ орчин үнэхээр сайхан юм байна. Хаврын цагч гэсэн үтгэлэнтэй гоё харагдаж байна. Тийм байна. 100 намартаа бол бүр үнэхээр тасарсан гоё болох юм шиг байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөгт өгч байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийг одоо ивент итгэдэг хамтран ажилладаг Jeep Wrangler MSM компани хамт олон мөн одоо энэ Jag Volkswagen брендийг Монголд албан ёсоор төлөөлдөг BTF компани хамт олон мөн M Oil-ийнхондоо бас талархлаа илэрхийлмээр байна. Бидний одоо нэвтрүүлгийг ингэж байнга дэмжиж хамтран ажилладагт чин сэтгэлээсээ баярлалдаг шүү гэдгээ хэлье. Мөн жочиндоо одоо тий сонирхолтой аяллыг санал болгоод үнэхээр бас шинэ зүйлийг үзэх боломжийг олгосон явдал чинь баярлалаа. Энэ замаар ингээд бидний араас мөн олон аялагчид одоо авхаа хайрхнаас дээрээс хасрал таархныг харахыг зорин ирэх бахаа гэж бодож байна. Үнэхээр тийм хүмүүст бас шинэ чиглэлийг нээж өгсөн аял болж чадлаа. Тийм ээ. За урьд оролцуулсан чамд их баярлалаа. Танаа телевизийнхэнд бол ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Би энэ Хөгтөнгөрийн орноор гэдэг энэ аялагчийн гарын явдлагыг хийсэн. Тэгээд энэ аялагчийн гарын явдлага өөрчлөн бас сонин газруудад хөтлж явж болтгоо гэж өрөө. Энд бол нэлээд олон координатууд GPS Монголын үзэсгэлэнтэй газруудын координат GPS болон бас бус зөвлөгөөнүүд байгаа. Мөн энэ нүүдэлчин Монгол гэдэг миний гаргасан үзэсгэлэнгийн каталогийг хар цагаан гэрэл зургийн юм каталог байгаа. Энийг бас бэлгэлье. За баярлалаа. Ингээд цаашдын аялалт чинь одоо хамт олонныхоо зүгээс илүү их сонирхолтой гоё аялал байхаасаа гэж хүсье өрөө. Илүү их адлын худалдаа таараасаа тэр болгоноос чин сэтгэлийн таашаалыг одоо тултан аваасаа гэж миний хувьд болон хамт олонныхоо зүгээс хүсэж байна. За тэр ирвэл бат шиг. За ингээд бид хоёр аяллаа дуусглаа. Аяллаа дуусгаж явахдаа одоо хотын зүг, тэг гэрийн зүг гэдэг гот ингээд хөдлөе доо. Замаараа цусан дуугаа. Дуулаад. За. За явъя. Ава.